Яа сайн байцгаана уу? За уншлах сонсох өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн уншлага жоохон өөрмөц юу гэх юм бэ одоо хэрв одоо бурхтаас мессеж авъя гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээд хэрв бурхан ярьдаг байсан бол одоо танд юу хэлэх болоо гэж зүгээр ингээд нэг тийм сэдв санаанд ороод байна л да өнөөдөр. Тэгээд тийм чиглэлийн уншлага хийх бодолтой байна аа. Бурхад хэрэг ярьдаг байсан бол танд юу хэлэх бол гэсэн. За тэгээд бурхад гэдэг чинь ер нь нэг цагт хүнл байсан хүмүүс гэдгийг одоо бүгд л мэдчихэж байгаа шүү дээ, тийм. Тэгээд зөв шударга сайхан амьдраад, буянтаа сайхан амьдраад, амьдралын утга мөн чанарыг таньж ойлгож, ухаарад. Тэгээд энэ нэг хэдхэн жилийнхээ өөртөө оногдсон хэдхэн жилийнхээ амьдралд одоо нөгөө бурхан болтлоо буянтай амьдралын утга мөн чанарыг бүр төгс ойлгосон л гэсэн үг шүү дээ. Өрдөө бол бурхан болно гэгэрн гэдэг чинь болохоор миний ойлгож байгаагаар ерөөсөө л бүх юмны мөн чанарыг жинхэнэ үннийг нь олж харах ухаантай, ухамсартай тийм хурц мэлмитэй болохыг л хэлдэм удаа гэж ойлгоод юм би. Тэгээ бүр төгс гэгэрн гэдэг гэрэлгээ цацраад одоо арай өөр болтол байгаа л тэр юуны ямар киноноос л мэдгэстэй буддаа юу гэвэл буддаа бурхны гэгэрж байгаа яг тэр чи одоо киноноос л үзсэн ойлголт шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ өөрийнхөө ойлгоцоор би хэлж тайлбарлахад бол ойлгож байгаагаа ярихад бол бүх юмны жинхэнэ мөн чанарыг олж харж ухаж ухамсарлахыг л хэлдэм байна л гэж ойлгоод байгаа шүү дээ. За тэгээ бурхан хэрв ярьдаг байсан бол танд юу гэж хэлэх юм болоо гэсэн ч би өөртөөгөө хэрв ингээд нэг юм бурхтуудаас авдаг мессеж үзэртэй л да. Тэгээд тэрийгээр зөвхөн өөртөө зориулж мессеж л авдаг хүн байхгүй юу? Тэгээ өнөөдөр олон түмэнд ингээд хүмүүст ингээд миний уншигч нарт, миний сонсогч нарт ингээд хэрв ингээд зориулаад мессеж өгөөч гэдэг одоо ингээд бурхнаасаа гож залбираад тэгээд мессеж авах гэж сууж байгаа байдал нь. Тэгээ яг л нэг өөртөө авдаг мессеж шигээ та нарт бас ингээд мессеж хүргэж өгч үзье л гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн уншлагын 3 сэдвтэй 3 сонголттой. За 3 сонголтоос тэгээ та өөртөө стикер тавьсангүй. Стикер тавихаар яг хүн нөгөө стикерийн дүрс мөрсөр сонгодог учраас яг бурхнаас авж байгаа мессежин дээр болохоор илүү их өөрийгөө сонсож илүү их нэг мэдрэмжээ яхан шалгаад яг ингээд зөв мессеж зөв хөзрөө сонгох нь чухал байхаа ер нь. Түүнээс стикерийн зураглалаар сонгохч бас шал өөрлөлдөг л доо ер нь. Хүн чинь нэг хөөрхний илүү хөөрхөн дүрстэйгийн ч юм уу тэгээд ингээд сонгочдөг. Яг хоошоо харуулаад тавьсан юм 3 хөзрөөс бол цэвэр мэдрэмж шаарддаг байхаа. Тэгээд өнөөдөр стикер тавьсангүй, өөр нэг ямар нэг юм тавьсангүй. За тэгээс ууж шүү. За тэгээ хөзрөө сонгоцсон байхаа гэж найдаад уншлагандаа орж эхлэе. За энэ 3 дугаар группийн хөзрийг тийш нь 2-ыг тийш нь тавьж байна. За 1-р группийн хөзөр. За 1-р группийн хөзөр таны сонгосон хөзөр Magician буюу очирван бурхан. Та магадгүй очирван бурханыг ер нь Монгол орныг даасан бурхан гэдэг шүү дээ. Очирван бурхан ч нөөрөө. Тэгэхээр Монгол хүн юм чинь илүү угаасаа нөгөө нэг нийт Монгол орныг дааж байгаа гэдэг утгаараа та бас их учиртай
Би ч гэсэн энэ өчнөө олон бурхтын хөзрүүдээс ингээд 3 хөзөр гаргаж тавьчаад өөрөө харгачгүй сууж байгаа байхгүй. Тэгэхээр бас их учиртай хөзөр сонгож гэж бодож байна. Одоо отхон тэнгэр хайрхны даадаг очирван сахиус бурхан гэж байгаа шүү дээ, тий. Тэгээ отхон тэнгэр хайрхан ч өөрөө Монгол орныг дааж идэг яв гэж үздэг шүү дээ, тий. Уул хайрхан. Тэгээ тэрний одоо нэг сахиус бурхан нь очирван бурхан л гэж одоо үздэг. За тийм бурхныг дааж. Тэгээд энэ өөрөө хөзрөөр ярих юм бол бүр магишн буюу хамгийн дээд хөзөр нь. Бус төрлийн тараад хөзрөөр зүрлээд ярих юм бол магишн хөзөр байхгүй юу? Магишн гэдэг нь болохоор одоо юу гэх шидэд бурхан шүү дээ ерөөсөө л. Яг бурхны зүгээс нь ярих юм бол энэ чи тэнгэрийн орны үе таалгыг одоо сахиж яадаг бурхан гэсэн шүү дээ, очирван бурхан. Тэгээ манай отхон тэнгэр хайрхнаас тэнгэрийн орны үе таалга бараг манай Монгол улсад тэнд байдаг гэж бас зарим хүмүүс ярьдаг. Тэгээд одоо бас учиртай л болоод тэгж ярьдаг байлгүй дээ. Би бол тэрнээс илүү сайн нарийн цаашаа мэдэхгүй юм. Гэхдээ ер нь тийм айгүй их итгэл үнэмшилтэй байдаг. За энэ бурхан маань яг юу гэж хэлүүлж байна вэ гэдэг дээр жоохон мессеж авъя. Илвчин шидтэн бурхан. Та юугаар өөрийг таньж байна? Тэр нь таныг хинч болгох болно гэж юм. Та өөрийгөө юу гэж бодож байна? Тэр нь өөрөө таныг тэмэл болгох болно л гэсэн үг. За бурхнаас бол таны бодол гэдэг юм чинь өөрөө хязгааргүй. Та сайныг бодвол сайхныг өөртөө дуудана. Мууг бодвол мууг өөртөө дуудана. Таны бодлоос бүх юм хамааралтай. Бодол гэдэг чинь өөрөө үйлдэл болдог. Тэ? Амнаас гарч байгаа үг болдог. Тийм болохоор таныг юу бодсноогоо бүгдийг өөртөө дуудах чадaltaй илвчин шидтэн хүн л гэж хэлж байгаа байхгүй юу? Ер нь хүн гэдэг чинь бүгдээрээ л одоо бурхад. Энэ очирван бурхан ч гэсэн нэг цагта тэр завхан нутагт амьдарч исэн өвгөн хүн байсан юм билээ шүү дээ. Залуу тий. За одоо бүр нэг сахиус бурхан болцсон, нутаг орон хайрлаж үлдсэн, тэгээ зөв сайхан шударга амьдарсан хүмүүс л ер нь эргээд нэг бурхан болоод хайртай нутаг хамгаалж үлддэг тийм л юм байна лээ шүү дээ. Энэ уул усны эзэн савдаг. За тэгэл бурхтууд ч ерөөсө бүгд л тийм учиртай. Тийм болохоор хүн яг нэг өөрийгөө юу гэж бодно, хүмүүний дотор бурхан байгаа, хүн өөрийгөө бурхан болгох уу гэдэг чинь одоо ерөөсөө таны үзэл бодлоос, таны одоо та хүссэн юмаа болж чаднаа, элвчин шидтэн шиг хүссэн бүхнээ болж чаднаа гэдэг байгаа байхгүй юу? За тэгэхээр танд яг голчлон хэлж байгаа мессеж бол яг тэгж л орж ирж байна. Та тэгэхээр хэрэг зөв сайхныг бодоод, зөв сайхныг бодсон хүн чинь зөв сайхныг үйлдэн, зөв сайхныг бусдад түгээнэ. Тийм болохоор бүх юм бодлоос эхлэлтэй. Бодсон бодлоо та амьдралдаа хэрэгжүүлж чаднаа л гэдгийг яг хэлж л дээ. Яг илв шийдшгэл. Одоо тэгэхээр одоогийн хэлээр болохоор манифест гэдээ ярьдаг болсон шүү дээ. Өөртөө хүсснийг дууддаг гэдгээр илэрхийлдэг болсон шүү дээ. Тэгэхээр тэрийг манифест гэдэг гадаад юугаар л хэлээд байгаа. Англиар л хэлээд байгаа болохоос биш. Тэгэхээр манай монголоор бол одоо сайн явах санааных гэдэг шүү дээ, тий? Санааных гэдэг чинь сэтгэлийг илэрхийлж байгаа, тий? Сайн явах санааных. Та сайн сайхныг бодох юм бол сэтгэл санаа сайхан байх юм бол таны амьдрал сайн сайхан бүхэн ирнэ. Тэр чи яг илв шийдчихгээл гэж хэлээд байна. Тэгэхээр мессеж бол бурхтаас ирж байгаа, очирван бурхнаас танд хэлүүлж байгаа үг бол ерөөсөө гол чухал санаа нь бол за тийм юмыг
мессежийг танд дамжуулахыг хүсэж байна. За өөр. За учраа нь бурхан дээр ахаад өөр ямар нэгэн энэ мессежийг үзэж байгаа усууд удмын төрлийн бурхан байна уу? За тэр тал дээр сонголтын бурханаас гадна ахаад нэг бурханаас мессеж авч үзье. За. Өнөөдөр жоохон бурханлаг, жоохон сүнслэг, жоохон арай жоохон өндөр дээд түвшний энергийн уншлага хийе гэж ингэж бодож байгаа. Тийм цаг үе юмч байгаа юм шиг байна тий. За дараагийн бурхан болохоор мянган бурханы юу гэнэ за би мессежийг нь уншуулъя. Юу яа. Орчуулж харна. Мянган зэвсэгтэй мянган гартаа бурхан. Одоо энэрэнгүй сэтгэл нь болохоор бусдыг чимээгүйгээр одоо энэрн нэгүсэх нь хамгийн сайн арга юм а гэж байгаа. Одоо нэг буйны үйлс юм уу? Одоо нэг хэн нэгэн тусламж үзүүлж байгаа бол одоо тэр чимээгүйгээр хүнд туслах нь өөрөө илүү их буянтай үйлс юм а. Одоо тэрийгээ би тэрэнд тэгж тусалж гин, энэнд ингэж тусалж гин, одоо чамд ингэж туслалаа гэдэг ингээд нөгөө нэг яриа зарлаад ингээд нөгөө байх юм бол нөгөө нэг хийсэн буян гэхээсээ илүү одоо нөгөө нэг юу болж одоо бас нөгөө нэг сайн чадахгүй. Тийм болохоор мянган гартаа бурхан шиг тэнд ч олон хүмүүст нөгөө нэг энэрн нэгүүлсэх сэтгэлээр чимээгүйхэн шиг энэрн нэгүүлсэх сэтгэлээр тусалж дэмжиж бусдыг харж энэрж байх нь өөрөө хамгийн сайн арга юм а гэж байгаа байхгүй юу? Магадгүй ямар нэг тийм буйны үйлдэлийг гэж байгаа бол за одоо нэг хэдэн өнчөө хөхөд тооллоо гэд бодоход одоо би тэгж ийн гэж ингэж нөгөө зарлаад ахаасаа илүү чимээгүйгээр бусдаа туслаад явхад бурхан тэр тэдрэнгүү төмөн мэлмитэй жинхэнэ нөгөө буян болдог учраас одоо юу гэх энэ дэлхийн ертөнцийн энд амьдарч байгаа 3D 4D ертөнцийн хүмүүст тэрийг мэдсэн ч мэдээгүй ч нөгөө нэг чухал биш. Бурхан 1000 мм учраас таны буян бурхан хизээч нөгөө нэг харж л байгаа шүү дээ гэдэг санаа. За бурхтаас нэг ийм мессежүүд ирж байна. За шүүр ямар мессеж байна вэ? За ахаад өөр төрлийн Ошо багшийнхаа хөзрөөс мессеж авъя. За бурхад нэгдүгээр группийг хөзрөг сонгосон очроо сагус бурхныг сонгосон хүмүүст яг ямар мессеж хэлж дамжуулахыг хүсэж байна вэ? За completion буюу дэлхий бүх юм бүрэн төгсөө гэж байгаа. Энэ дэлхий гэдэг юм чинь өөрөө байгаагаараа бүрэн төгс байгаа хэлбэр нь. Хүн л энд гар оролцож, гараар өөрчилж, гараар эвлүүлэх гэж, гараар янз бүр болгох гэж ингэж нэг тарих толгоогоороо сэтгэж, гараараа ингэж өөрчлөх гэж ч юм уу ингэдэг болохоос биш. Энэ хорвоо ертөнцийн бурхны бүтээл байгалийн одоо энэ хийсэн юу гэх юм бүтээл бүхэн чинь өөрөө бүрэн төгс юм аа. Тэгэхээр хүн таач гэсэн өөрөө байгаагаараа бүрэн төгс юм аа гэж байгаа. Та хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж, хэн нэгнээс өөрийгөө дорд байна гэж ингэж үзэх юм бол ерөөсөө байхгүй. Та энэ хорвоо дэлхий дээр хүн болоод төрөхдөө л бүрэн төгс бурхан төрсөн. Тэгэхээр хэн нэгэнтэй харьцуулж, хэн нэгнээс дээр гарах гэж, хэн нэгнээс нь доор орчлоо гэж бодохгүй. Ерөөсөө та байгаагаараа бурхан учраас, та байгаагаараа төгс учраас өөрийгөө бүр төгс хайрлаа гэж шүү.
За дараагийн үзэр. Moment to moment гэж байна. Өнөөдрийн цаг хугацаанд оршиж байж сурья. За тэр нь яг юу гэж байгаа вэ гэхээр тэгээд ийм аз жаргалтайгаар юунаас ч айдасгүй. Энэ хорвоо дэлхийгийн амьдрал юу гэдэг чинь өөрөө ерөөсө хүний энэ тарих толгоогоороо бодож олсон зовлон шаналл байдаг болохоос ч энэ байгаль дэлхийн бүтээл бүхэн чинь өөрөө төгс. Тэрэн дээр та өөртөө итгэлтэйгээр өөртөө маш төгс итгэлтэйгээр одоо юу гэх юм баяр хөөртэйгээр төгс итгэлтэйгээр ерөөсөө цаг бүр юу гэх юм хорон мөч бүрдэл ингэж нөгөө нэг амьдарч байвал амьдрах нэгсэндээ хүн болвол тэхэл ёстой байхгүй уулна. Тэрийгэ мартчихал одоо нөгөө нэг юу гэх хизээж өгөхгүй юм шиг ингээл 9 шидийн хэрэгтэй хэрэггүй юмтай орооцолдоод ингээд өөрийгөө зовоож хандлагаад хүнийг үнтэйгээ харьцуулаад ингээд байдаг болохоор тийм шаардлага бол ерөөсөө байдгүй юм аа. Яг л хүүхэд одоо яг энэ хүн шиг тийм ээ. Энэ хүн яаж юм уу? Өөртөө маш их бүрэн төгс итгэлтэй байгаа сте тий. Тэгсэн хэрнээ энэ чулуу нэдийн үзүүрийг дамжаад энэ хорон мөч одоо нэг балет чин цирк чин шиг тийм ээ. Балет чин цирк чин хүн яг ямар байдаг вэ гэхээр яг тухайн цаг үедээ маш их тайван байж энэ дэр тогтож байгаа байхгүй юу? Айдсан давмгайлчаад хүний амьдрал чинь бас яг л энтэй адилхан. Айдсан давмгайлчаад болоогүй байгаа юмыг би энэ дэр гიშгүүлгэн чухал уу? Ийшээ яачихвал тэг чухал уу гэдэг айдсаасаа л болж хүн өөрөө амар амгалан тайван байж чаддгүй бурхны төгс бүтээлд нэгсэнтэй өөрөө итгэдэггүй юм тархиараа бодож олсон хүмүүсээс бодож сонссон за энэ тэндээс олсон мэдээллээсээ болоод өөрөө энийг туршиж үзээгүй зогсож ч үзээгүй ингэж явж ч үзээгүй ежиж зүгээр л энэ нөгөө нэг айдас гэдэг нэг юмдаа баригдчаад энэ хүн шиг байж чаддгүй байхгүй а гэтэл энэ хүн шиг л уулна хүн хорвоо дэлхийд итгээд өөртөө итгээд бурханд итгээд зүгээр л одоо ингэж аз жаргалтайгаар хөгжилтэйгээр би чадна гэдэг итгэлтэйгээр л байх хэрэгтэй байгаа. Тэгээд хорон мөч бүр дээр энд байгаа бол энэ цагтаа л амьд. Энэ цагтаа хүн анхаарал нь төвлөрсөн байгаа учраас энэ дээр өрөөсөн хөлөөрөө зогсож чадчих байгаа байхгүй юу? Анхаарал нь төвлөрөөгүй хүн ерөөсөө ингэж зогсож тэнцвэрээ олж чадахгүй гэсэн. Тэгэхээр амьдрал бас яг адилхан. Яг л тухайн хорон мөч цаг бүр дээр анхаарлаа төвлөрүүлээд байж чадвал амьдрал гэдэг юм чинь уулын тийм хэцүү биш. Ерөөсөө тийм харин ч бүр эсрэгээр их аз жаргалтай амар амгалантай баяр баясгалантай юм байгаад байгаа байхгүй юу? А гэтэл тэрийг хүн өөрөө л ингээд эндээс нэг юм аваад тийш нээжүүл яадаг бол эндээс нь энийг авж байгаа тийш нэгчүүл яадаг бол гэл одоо ингээд зүгээр байж исэн юм зүгээр байхгүй болгоод л одоо ингээд зовоогоод айтвал гэсэн үг. А тийм болохоор тийх ерөөсөө шаардлага байдгүй гэсэн үг шүү. За бурхнаас танд бол иймэрхүү төрлийн мессеж ирж байна. За өөр та магадгүй юм болгоныг нөгөө өөртөө нэгцүүлэх гэж ингээд зовоод болоогүй юм дайц айгаал болоод өнгөрсөнд нь шаналаад өнөөдрийн цаг хугацаа моментын дээр байж чаддаггүй нэг тиймэрхүү байдал байгаад байгаа бол танд бурхтаас мессеж ирвэл захидал ирвэл одоо танд хэлэх үгүй байвал нэг юм хэлэх гээд байна л да. За шо. We are the world гэж байгаа байхгүй. Бид ерөөсөө бүгд нэг. Тэр хажуугийн одоо тэр өөр хэн нэгэнд жишээ натаархдаг байлаа гэж бодох. Тэр ч гэсэн чамтай айлгаагүй. Ямар ч ялгаа байхгүй хэн нэгэн. Энэ гурвын амьдралд энд нэг жоохон мөнгөтэй ч юм шиг, жоохон өнгөлөг ч юм шиг, жоохон царилэг ч юм шиг. За одоо юу гэдэг? Нэг жоохон илүү ч юм шиг. Юугаар ч юм тийм бил байлаа гэхэд энэ бүхэн чинь өөрөө үүлийн үрийн харьцаа тойргоороо бүгд ингээд энэ хүн өнөөдөр энд байгаа бол маргааш тэнд очино. Та энд байгаа бол маргааш энд ирнэ. За гих жишгээр ингээд бүх юм тойргийн цаг хугацааныхаа аялалд л өөр цаг хугацаанд цаг нь нэрэхээр юм болно гэж нэг ярьдэн шүү дээ тий. А гэдэг шиг л байдаг л болохоор өнөөдөр та энд байгаа гэж энд байгаа хүнийг одоо харж энтэй адилхан үйлдэл хөдөлгөөн хийх гээд хэрэггүй. Одоо та хэрэг ийм хөдөлгөөнтэй ийм амьдрал дээр энэ амьдралын тойрог байлаа гэж бодоход та өнөөдөр ийм хөдөлгөөн хийгээд энд байж явах ёстой хүн байтал энэ гэрэл гэгээтэй энэ шар наран дээр байж байгаа хүнийг харж атархаа ч юм уу харж ингээд авах ямар ч шаардлагагүй таны тойроод ирэхэд та энд нөгөө хүн тэнд очих ийм л тойргийн л ингээд ерөөсөө л нэг л цикл нэг л тойрог донд бид нар бүгдээрээ адилхан байгаа учраас бүх юм нөгөө цаг хугацаатай цаг нь ирэхээр бүгд л ингээд ийм болдог шүү дээ. Тийм учраас
энд хэрв та амьдарч байгаа бол та хэрв яг энэ нөхцөл байдалд энд амьдарч байгаа бол энийг л одоо юу гэх юм бүрэн дүүрэн төгс амьдрах. Энэ л байгаа газар. Гэтэл таны дараагийн тойрог энд ирнэ, эндээ л бүрэн төгс амьдрах. За энийг л хэлээд байгаа байхгүй юу? Ерөөсөө хүний амьдралын утга учир чинь өөрөө л тийм. Өөрөө энд байж иж эндээч байхгүй, энд байгаа нэг хүнд анхаарал нь хандаал, тэнд байгаа нэг хүнд нь анхаарал нь сарниал, энд яваа нэгэнд нь анхаарал сарниад ерөөсөө ийм байх шаардлагагүй. Бага моментн дээр байгаа газардаа та бүрэн төгс. Энд байгаа хүнд та сайхан харагдаж байгаа. Энд байгаа хүнд та илүү амар амгалан сайхан аз жаргалтай байгаа жишээ нэ. Тийм болохоор ийм юм ерөөсөө хэрэггүйгээр та энд байгаа бол яг л энэ моментнтэй бүр энийг л төгс амьдрал гэсэн үг. Бага газар төгс амьдрах. Бид бүгд нэг дэлхий. За өөр багтаас ямар мессеж дамжуулахаар байна вэ? За нэгдүгээр ууралдах юм. Танд одоо тун удахгүй өөрчлөлтийн цаг үе ирж байна. Дээрээс дээд хүчнээс ийм нөгөө таныг ажилласан хүчтэй энерги ингээд ирж байна. Таны өөрчлөгдөх цаг хугацаа чинь болоод байна. Тийм учраас та магадгүй энэ цаг хугацаа моментн дээр байж сурах ийм бурханлаг, энэ нэлийн бурханлаг бас нэлийн өндөр түвшний мессеж шүү. Ер нь бол энэ цаг хугацаа моментнд байж сурна гэдэг чинь өөрөө хэр варгийн хүнийг бас нэг тийм чадчих. Уул нь маш энгийн, маш амархан юм шиг ирнэ. Хүн тийм амархан чаддаг гэдэг биш байхгүй. Тийм болохоор танд өөрчлөлтийн цаг үе ирж байгаа учраас бурхад танд өндөр дээд түвшнээс өндөр хүч, өндөр энерги, илүү юм нөгөө нэг одоо юу гэх юм бурханлаг мэлми танд ингээд нөгөө нэг өгж байгаа юм энерги ирж байгаа учраас та ингээд та удахгүй өөрчлөгдөх цаг үе чинь нэ гэдэг. За одоо таны шинэ хувилбар. Та өнөөдөр хүртэл амьдарсан амьдралдаа хэрв энэ байгаа саяхан хэлсэн ярьсан шиг ингээд байгаа сурахад та бүр цоо шинээр төрсөн хүн шиг бүр шинэ хувилбараа, бүр гайхамшигтай шинэ өөр хувилбар, өөртөө итгэлтэй, маш бадрангуй одоо бол таны яг хараа юм байгаа байхгүй юу? Одоо бол та яг ингээл энэ хоёр ийшээгээ гарах уу, эндээ үлдэх үү гэдгийн юм зааг дээр байгаа. Бурхан бол танд ингээд дээрээс дээд хүчний өндөр энерги өгж байгаа учраас та энэ хөл байсан газраасаа хохроод ийшээгээ дамжаад энэ өөр шатанд, өөр төвшөнд ирэх танд одоо ингээд боломжтой цаг хугацааны чинь үе ирж чад байна. Та хэрв ингээ байчиж чадах юм бол та бүр цоо шинээр төрж шинэ хувилбар өөрийнхөө бүр юм гайхамшигтай энэ хараа өөртөө маш их итгэлтэй, өөртөө бүр ингээ гайхамшигтай. Өмнө нь одоо та ингээд мөлхөөд ингээ доошоо хараад явж исэн бол дараа нь та зүгээр далавч ургацсан юм шиг дээшээ хараад маш их итгэлтэй, өөртөө бардам, гайхамшигтай гоё өөрчлөлт танд ингээд ирж байгаа цаг үе байна. Тийм болохоор таныг нэгсэндээ энэ дээр нэг энэ момент дээр байх ингэх тал дээр ингээд анхаарад хичээгээд өгөөч гэсэн мессеж ирээд байна л да. За өөр мессеж бас яаж дамжуулах мессеж байна уу? Өөрийгөө маш ихээр хайрлах. Та бол өөрийгөө хайрлаж хахад хорвоо ертөнц орчлон дэлхий бүгд таныг хайрлана. Эхний ээлжинд өөр дөрөө төвлөрж өөрийгөө хайрлахыг сануулж байна шүү. Дотоод хүнээ хайрлах. Өөрийгөө хайрлах гэдэг нь гадаас нь харагдж байгаа нүүр царайгаа хайрлах гэж байгаа биш л дээ. Дотоод хүнээ, энэ дотоод хүн энэ зүрхийг харж байгаа сте тий. Энэ зүрхэнд чи юу байдаг гэхээр нөгөө сүнс чинь байршдаг. Сүнсээ хайрл гэдэг багхгүй юу? Сүнсэн дээр төвлөр гэсэн үг. Сүнсээ хайрлна гэдэг чинь сүнснийхээ юу хүсэж байгаа дээр төвлөр. Энэ сүнсэн дээр төвлөрж сүнсэн дээрээ ингэж анхаарал хандуулахад таны гадагшаага гарч байгаа дүр төрх чинь дотгошоогоо хэр хандснаас гадагшаага гарч ирж байгаа дүр төрх чинь хамаарах юм аа гэдэг.
За өөр үгэл мессеж байна уу? За тэгвэл та ерөөс ингээл ёстой нэг арслан барыг ч уйраач чадхаар ямар хүчтнийг ч уйраач чадхаар тийм нэг шинэ хүн болж нэг арслан барн дотор ч гэсэн ийм нялх хүүхд шиг одоо юу гэх юм уян зөөлөн энерги байдаг болохоор өөрийнхөө дотоод эгог дарж тэрийг бараг нэг өдөржиж бүжиглүүлж сургахыг хэлээд байна. Та дахин шинээр төрнө. Ерөөсө дахин шинээр төрөх гээд тэнд айгүй тийм чухал цаг үе чинь байгаа юм байна уу? Тэрийг хараа юугаар гэхээр бясалгалаар та өндөр хүчтэй тогт цахилгаанд цохиулсан юм шиг л өндөр хүчтэй тог цахилгаанд цохиулсан юм шиг энд байсан хуучин муу одоо энэ энергиудыг хараа хуучин муу энергиудыг цэвэрлж авч хаяж гаргаж хаяж энэ доод хүрднээс эхлээд бүгдийн нэгсэндээ нэг өндөр хүчтэй тогон цохиулсан юм шиг авч хаяа гэдэг. Тэр нь болохоор танд энэ дээрээс ирж байгаа энэ хүчтэй энергиудээр ингээд цэвэрлэх боломж байгаа гэдэг аахгүй. Нэгэсэндээ бясалгалаар л та цэвэрлэнэ. Та угаасаа бясалгадаг хүн байгаа. Энэ моментн дээр байд сурах ийм мессеж ирнэ гэдэг чинь өөрөө нэлээд бясалгадаг хүн байгаа учраас одоо танд ийм мессеж ирж байгаа хаа гэж найдаж байна. Ер нь бол энийг бясалгадаггүй хүн бол яг ийм хэмжээний юмыг ойлгохгүй л. Тэгэхээр юу яагаад байна? Яг танд ингээд нэг дамжуулж ирж байгаа мессеж өөрөө тийм их хүчтэй мессеж. Та нэг юм хаашаа яах вэ гэдэг дээр гаццсан одоо ер нь ангал руу унах гэж байгаа юм шиг нэг юм нөхцөл байдалтай байгаад байгаа учраас танд ирж байгаа зөвлөгөө мессеж бурхад танд үг хэлэхдээ сая юу гэсэн гэхээр энэ дээгүүрх бүх мессежтийг сая хэлсэн шүү дээ тий. Тийм болохоор танд бясалгалаараа өндөр дээд түвшний энергиудээс ингэж энэ бүхнийг цэвэрлж одоо тэр эго тэр юунуудаа нурааж шатааж хаях боломж байгаа гэж хэлж байгаа байхгүй юу. За тийм мессежүүд ирээд байна да. Бурхад бол тийм юм хэлж юм тань. За өөр бурхтаас ирэх үг хэл зөвлөгөө. Бурхад гэдэг чинь яг яадаг вэ гэхээр за тэгэхээр одоо та энэ хаалга нэгэл хязгааргүй удамд ертөнцид ингээд гарч байгаа. Тийм болноо гэдэг. Хаалга цонхоо нэгээд гэрэл гэгээ тусгадаг шиг гэрэл гэгээтэй ертөнц рүү гарнаа гэдэг байхгүй юу? Тэгэхэд бол маш хүчрхэг тийм нэг могоо гэдэг чинь өөрөө ямар амт юм блэ те. Хүчтэй тийм сүрдмээр амар амт шүү дээ. Ер нь бол бас. За тийм бүхнээсээ тийм салнаа гэж байгаа. Энэ эгоны энерги энэ нэг барьчаа тавьчаа цаг хугацаанд байж чадахгүй байгаа. Энэ бүхнээсээ та салнаа. За ер нь бол та бясалгадаг. Тэгээд нэг юм ахаад нэг цаашаага нэг танд ингээ хэрэг бурхан мессеж илгээхээр байсан бол ийм л мессеж хэлэх юм байна. За тэгээ энийг ойлгох хүн ойлгох сонсох байхаа. Түүнээс хүн болгон бас ойлгох албагүй. Тэгээд ийм мессежийг сонсох учиртай хүн байгаа болоод өнөөдөр надаар дамжуулагдаад ийм мессеж хүрж байгаа гэж би итгэж байна. За өөр зөвлөгөө хөзөр гэж ер нь яг түрүүнээс хойш зөвлөгөө энэ бүгд л зөвлөгөө байлаа л да. Тэгээд өөр одоо танд дахиад нэг өдрөөс нэг мессеж нэг татаа. За тэгээд зөвлөгөө одоо фэри буюу юунуудаас сахиусан тэнгэрүүдээс ямар мессеж байна уу? Бурхад сахиусан тэнгэрч одоо бүгд нэг өндөр түвшний юу? Тэгэхээр таныг ингэж юм. Бурхад сахиусан тэнгэрүүдээс болохоор easy do it гэж байгаа. Таны бодож байгаа шиг хэцүү биш байгаа байхгүй юу? Та магадгүй их хүндрүүлж бодоод байгаа юм байна. Их хол, их хэцүү гэж бодоод. Тэгэхээр таныг хитрхи хэцүү өөрийгөө зовоосон магадгүй нэг айхтар та ингэдэг баг. Нэг энерги цэвэр байлгах гэж нэгээд
Одоо жишээ нэг буддаа бурхан нэг хоол идэхгүй баг хэдэн өдөр өөрийгөө нэг өлсгөлэн байдалд оруулаад нэг бүр нэг үхэнгээ алддаг шиг та тиймэрхүү бүр хоолоо сойгоо тэгдгүү маа гэхэд та магадгүй нэг хитрхи хэцүүгээр бодоод байгаа. Тэгэхээр тийм хэцүү бишээ. Таныг илүү хялбараар, илүү амраар одоо нэгсэндээ бүх зүйлийг одоо хянах гэж хичээхээ бойл гэдэг байгаа байхгүй юу? Бүхий л зүйлийг та нэгсэндээ хяналтандаа байлгах гээд хичээгээд байна. Хянах гэж хичээхээ болчих юм бол таны харин нөгөө хүсэж байгаа үүд хаалга чинь одоо нөгөө нээгдэх болно гэж байгаа. Тэгэхээр энэ яг ийм учиртай. Та нөгөө одоо яах вэ? Одоо та бяцлагдаг хүн байлаа гэдэг ингээд бодоход. За одоо яах вэ? За тэндээс гэрэл гээгээд тус чинь энэ нь яах нь вэ гэдэг одоо бүр ингээд нөгөө хитрхи нэгсэн тоо нэг улаарна гэдэг шиг хитрхи дундна гэдэг шиг ингээд тэгэл нөгөө ид шид хүлээгээл одоо яах вэ гэдэг ингээд хитрхи нөгөө хяналтаа тогтоогоод идэм байна. Одоо та тэгж хянахаа байгаад юу ч хүсэхээ байгаад бурхан ч бай бүр нөгөө хитрхи хүссэн хүнд бити өгөө гэж нэг юм байдэн штэ. Ямарваа нэг юм ээ. Ажил албан тушаал байлаа ч гэсэн хит их хүссэн хүнд битгий өгөө гэж. Тэгэхээр энэ яг ижил төрлийн утгатай мессеж ирж байгаа байхгүй юу? Бурхан ч гэсэн хит их хүлээгээд хит их улаарад хит их ингээд яваад ахаар одоо эн чинь нэгсэндээ шунлын сэтгэл яваад байгаа байхгүй юу? Буйны өвлөх гээд өөрийгөө гэрүүлэх гээд өөрийгөө ингээд өөрчлөх гээд ингэж байгаа хэрнээ тэрэндээ бүр нэг хитрхи шунаад хитрхи одоо донтоод хитрхи улаарад хитрхи хяналтаа тогтоох гээд ингээд байгаа болохоор таныг тэр бүхийг хянахаа болсон цагт харин таны баг нэгсэндээ эргээд мартгаж байгаа байхгүй юу? Тэр цагт таны харин хүссэн үүд хаалгач нээгднэ гэж. Тэгэхээр өөр нь ойлгох байх. Гэхдээ хянах гэдэг хүн хянах гэж хичээгээд бүр ингээд яваад байдаг. Тэгэхээр та тийм юм бодохгүйгээр их тийм сайхан чөлөөлөгдөх хэрэгтэй байгаа юм байна. Сая нэг бяцлаглалын жишээгээд нэг хальт ярьсан шүү дээ. Хэрвээ та ингээд бяцлагдаг байлаа гэдэг ихэд одоо л баг нэг хийж идэг юм болох байх ч гэдэг юм. Одоо л ингээд намайг адслаад одоо л ингээд ер нь болоогүй байхдаа ч гэдэг юм. Одоо ингээд нэг иймэрхүү та нэлийн өндөр түвшинд бяцлагдаг болоод ер нь ийм мессеж ирж байгаа шүү. Тийм болохоор тэр нэг хянах гээд байгаа хяналтаа орхичвол нөгөө нэг санамсаргүй байж яхад нь баг мартцсны цаана ирдэг л гэдэг штэ тий. Өөр болчоод байж яхад нь. Гэхдээ нөгөө хүнд өөрт нь нөгөө суудсан дадал зуршил нэг юм байгаа штэ. Тэгэхээр тэр хяналтыг тогтоохоо болсон цагт таны хүссэн үүд хаалгач нээгднэ гэж байна шүү. За нэгдүгээр группийн за ингээд цааш нь ухаад байвал маш их мессеж ирнэ. Ер нь бол тийм болохоор танд голчлон анхааруулж хэлж байгаа мессежийг та тийм хэрэгтэй болоод ирж байгаа байх. За тэгээд танд хэрэг болох болоосай гэж бодоод залбираад тэгээд нэгдүгээр группийн уншлагыг дуусгая. За 2-р группийн уншлага эхлэх гэж байна. За 2-р группийн уншлагын нэг нь White Tara буюу цагаан дарих бурхныг сонгожээ. За цагаан дарих бурхан. За өнөөдрийн энэ уншлагнууд дандаа бурхтаас хэрв бурхан танд үг хэл мессеж дамжуулж чаддаг байсан бол юу гэж хэлэх вэ гэдэг тийм уншлага хийж байгаа. Тийм болохоор цагаан дарих бурхныг та хэд маань сонгожээ. За цагаан дарих бурхнаас одоо яг ямар төрлийн мессеж ирэх вэ гэдгийг ингээд юу яаж өгөө? Дамжуулж өгөө. White Tara бурхан. За ингэж юм чөлөөлөлтийг санал болгож байна гэж юм. Тэгэхээр нэг ямар нэг юм одоо юу гэх юм хянах гад удирдах гад байхгүйгээр чөлөөлөө гэдэг байна. Өөрийгөө ч бас тэр
та чимээгүй сонсноороо бусдыг айдсаас ангижруулж чадна гэдэг. Та нэгсэндээ чимээгүй хүний яриаг одоо сайн сонсоо гэдэг. Ямар учир шалтгатай яасын ингээ за энэ үр хүүхдтэйгээ байсан ч гэсэн адилхан шүү дээ. Шууд загнаад шууд одоо ингээд чи тэглээ инглээ гээд байхаасаа илүү ээж нь байлаа гэд бодоход зүгээр ээж нь маа эцэг нь ингээд байлаа гэд бодоход жишээ нь энэ хүүхд дээр ярьж байгаа жишээ шүү. Хүүхдээсээ учир шалтгаыг нь зүгээр тайвнаар асуугаад зүгээр сайхан ярилцаа. Хэрв чи ингээд нэг би л ээж юм чин загнах ёстой гэдэг утга хэрэг агуулдаг байсан байгаа болвол нэгсэндээ тэр хүүхд чинь айчаад та зүгээр л айлгачж байгаа учраас ингээд нэг танд үннээ хэлэх боломжгүй ч юм уу хүүхдэд та ойлгох боломж өгөхгүй байна. Магадгүй энэ зөвхөн хүүхд ээж хоёрын тухай ярьж байгаа боловч энэ бүхий л харьцаан дээр хүнтэй харьцаж байгаа харьцаанууд дээр тийм айцыг төрүүлэхээ болоод зүгээр чимээгүйгээр сонс гэдэг байгаа байхгүй таныг. Тэгээ энэ нь болохоор ойлголцоход илүү амар. Тэгээд нэг чөлөөл одоо юу гэх нэг зүгээр ингээд нэг тайван чөлөөтэй байхад нь хин хиндээ амар ойлголцож байна гэсэн үг. За хүүхдийн жишээн дээр сайн ярьснараа л яриа. Тэгэхээр өөрсдийнхөө жишээн дээр ингээд буулгаж ойлгох шүү дээ. За сургалтын өндрөөс ямар төрлийн мессеж ирэхийг хүсэж байна вэ? Цагаан дээр их бурхан болохоор би хүүхдийн жишээ авлаа. Ер нь хүүхд байлаа гэж одоо нэг эцэг их бол загнаж зандарч яхаа албатай биш. Хүүхдтэйгээ айлгахаасаа илүү ярилцахын тулд чимээгүйгээр за миний хүү яасан. За миний охин яасан. За ээжтэй зүгээр ингээд хэлээд яриад өгөх нэг гоё ингээд ярилцахаар хүүхэд бүр таны нэг санснаас илүү бүх дотор талаа ухаад илүү ээжтэй эцэгтэй ихтгэлтэй болоод одоо нэг эрх чөлөөтэй болоод тэгээ бүх байгаа бүхнээ ингээд яриад танд илүү итгэлэг болно. Та айдсаар бүхнийг бол удирдах чадахгүй хүн илүү чимээгүй болоод илүү дуугаа болоод танаас зөвхөн айгаад юугаач хэлж ярихгүй гэсэн л одоо утга санааг хэлээд байна л да. Та дарга удирдах шатны хүн байлаа гэд бодоход ажилчдыг айдсаар удирдах биш зүгээр одоо маш гоё ярилцахыг хэлээд байна. Тийм учраас за тийм чиглэлийн бурхнаас мессеж ирж шүү. За дараагийн за Падмадакины буюу Улаан Буддагийн бурхны барууны чиглэлийн Улаан Буддагийн бурхны Бадамдаг нь бурхан мессеж ирж байна. За энэ хөзөр маань энэ бурхан маань яг ямар мессежийг дамжуулах гэж байна вэ гэхээр энэ хөзөр маань болохоор за Улаан Буддагийн гэр бүлийн болохоор шунлыг сольж ялгуурлан гадуурх үзлийг хөгжүүлдэгэ гэж байна. Энэ бурхны өдөр дээр нэг тавьчих. За тэр нь болохоор за тэгэл таныг тийм одоо нэг хүнийг одоо нөгөө байгаагаар нь үнэлж дүгнж харахгүй хүнийг хүн гэдгээр нь харахгүй одоо өмссөн зүйлснээр нь дүгндэг ч юм уу. За тэгэж ялгуурлан гадуурх нь өөрөө хүний шунлыг одоо нөгөө юу гэх юм сэдрээж тэгээд хүнийг тэгж нэг ялгуурлан гадуурхах үзлийг төрүүлж байдаг. За тэгээ хин нэгнтэй уур омгоор харьцах биш эсэргээрээ одоо нөгөө тайвшраад зүгээр ингээд учир шалтгаыг нь ярилцаж зөөлнөр ингээд сурахыг тэгээд нэг жоохон хүчээр шийдэх гэдэг. Тэгээд хүнийг нэг өмссөн зүүсэн харагдах байдлаар нь жаахан дүгнэх гэдэг нэг жаахан тиймэрхүү маягийн мессеж ирээд байна л та. Тэгэхээр бас тэгж болохгүй гэдгийг л бурхад хэлэх гээд байна л та. Хүн бол хүн, нэг л ам, нэг л сүнс. Тэгээд тийм болохоор хүний өнөөдрийн өмссөн зүүсэн хувцас бол зүгээр
Зүгээр л нэг одоо яг бурхтын хувьд хэлэх юм бол хог байхгүй юу? Бурхан бол хүний сүнсний ариун чанарыг л үнэлдэг болохоос биш гадаа тэр нь хог түгээд явж идэг одоо бидний нүдээр 3D ертөнцид 4D ертөнцид ингээд амьдарч байгаа муу царайтай, муухан зүс царайтай, муухан хувцастай хүн дотроо ямар бурхан байж болох байхгүй юу? Ямар ч гэгэн бурхан байж болно. Тийм болохоор хүнийг өмссөн зүүсэн харсан царайгаараа үнэлж дүгнэж хизээж болохгүй. Хэрв тэр хүнд ямар нэгэн учир шалтгаан байлаа гэхэд тэр хүнийг айлгаж, дарамтлж, одоо загнаж харьцах биш. Эсвэргээрээ аимшраад тэр хүнийг яриулаад сонсоод үзье. Тэгэхээр учир шалтгаан нь олдно. Танд тэр хүнийг нөгөө нэг ойлгох ухаарал ирнэ гэдэг аахгүй юу? За тийм бурхад бол танд тийм үг хэлхийг хүсээд дээ шүү. Тэгэхээр та нэг хүмүүсийг харж хандаж юу яах та нөгөө нэг дүгнж цэгэнж хүнтэй харьцахдаа нэг жоохон өөрийгөө өөрчлөх шаардлага байна гэдгийг л бурхад хэлэх гээд байна л да. За ахаад өөр нэг төрлийн Оошо багшийн хөзрөөс танд өөр ямар мессеж ирүүлэх гэж байна вэ? За 2 дугаар группийн Оошо багшийн хөзрөөс Totality. За тэр хөзрөөр юу илэрхийлж байна вэ гэхээр totality гэдэг нь болохоор хүн бүхэнд ийм нөгөө нэг жоохон ч гэсэн гараа сонгоод тусламж ирчүүл бие биенийхээ гарыг барилцаад хүмүүс илүү хүчрэхэг болдгоо. Өнөөдөр та боломжтой чадaltaй байгаа бол хин нэгэн ядарсан зүдэрсэн хүнд нэг жаахан тусламжийн гараа сонгоход тэр хүн одоо тантай адилхан ийм юу гэх юм эрх чөлөөтэй, өөртөө ихтэй тантай адилхан байх боломж бас тэр хүнд байгаа гэдэг. Тэгэхээр таныг нэг тийм нөгөө хүмүүстэй харьцаа тал дээр л нэг жаахан өөрчлөгдөхийг л бурхад хэлээд байна л доо. Хүн бүхэнд нэг ийм жаахан гараа сунгачвал жаахан ингээд нэг хөв байгаад нэг гар нь ингээд хүрэх гэж чадахгүй байгаа юм руу хөв байгаад нэг жаахан түлхээд өгчвөл болдог ч гэдэг шиг л тэр хүнд ч гэсэн нэг жаахан хөв байгаад нэг сэтгэлийн юм уу урмын дэмжлэг өгөөд ямар юм би дэмжлэг өгөхөд тэр хүн ч гэсэн ингээд сэпгэл босоод ирэхээр л тийм хүн байгаа. Тийм болохоор тэр хүмүүсийг одоо зүгээр сайхан ярилцаж айлгана гэхээсээ илүү ярилцаж сураа гэдэг. За жинкээс мастер Оошо багшийн хөзөр гарч ирж байна. За хэлж байгаа үгийг миний ер нь зөв өө гэж дэмжлэг ирж байна. За Оошо ер нь хүн бүхэн бүгдээрээ адилхан учраас та өнөөдөр магадгүй жаахан өндөрлөгт байгаа ч гэсэн хүн бүхэн яг эдгээр шиг одоо тий яг л одоо эдгээр шиг юм ижил аз жаргалтай ижил энэ хорвоо ертөнцид эрэхтэй бүгдээрээ энэ хорвоо ертөнцийн амьдралыг таашаах гэж хөгжүүлэх гэж бүгд л өөртөөхөө замаар тэгж ирсэн. Өнөөдөр таны байгаа энэ цаг үе арай жаахан өндөрлөгт байгаа юм шиг болж маргааштай хаанч байж болох учраас одоо бие биендээ тусламжтай дэмжлэгтэй одоо ийм хөгжилтэй нарийнтай энэ дэлхийн ертөнцийн амьдралыг ийм хөгжилтэй нарийнтай тэр хүн ч адилхан хөгжилтэй нарийнтай байх гэж та ч адилхан хөгжилтэй нарийнтай байх гэж ирсэн учраас бүгд л энэ хорвоо ертөнцийн амьдралыг ингээд нэг өөр өөрийнхөө таашааж байгаа болохоор өөрийнхөө штэ өөрийнхөө цаг хугацаанд өөрийнхөө таашааж байгаа болохоор одоо нэг тийм хөгжилтэй юмыг нөгөө хүндрүүлж хэцүүгээр хараад байхгүй ууртаа омогтой байгаад байхгүй аз жаргалтай хөгжилтэй байя гэдэг. Аз жаргалтай хөгжилтэй байхад хүнд ерөөсө дотоод сэтгэл хэрэгтэй болохоос хүний өнөөдрийн өмссөн зүүсэн байгаа байдал харагдаж байгаа жоохон ядуу зүдүү байдал ерөөсөө ямар ч хамаа байхгүй шүү дээ. За өөр бүртийн өдрөөс бурхад ямар мессеж амжуулахыг хүсэж байна вэ? Одоо таныг тэгж нөгөө нэг жоохон бодол үзэл санаагаа өөрчлөх бүр яг цаг хугацаанд болсон. Хүний амьдрал чинь тоотой, богинохон цаг хугацаатай настай. Тийм болохоор та хүн болгон яг яах гэж энэ хорвоо ертөнцид төрдөг гэхээр сүнснийхээ хөгжил төвшнийг ахиулах гэж ирдэг болохоор та нэг
бодол, харах өнцөг бүх юмаа ингээд өөрчлөх цаг үе чинь ирсэн гэж хэлж шүү. За өөр амьдралын жижиг асуудлуудыг жижигхэн одоо амтан байсан ч гэсэн адилхан амьдарч байгаа. Тэр амтанд ч гэсэн хөөхөн давуу тал, хөөхөн юм байгаа. Одоо жишээ нь хулган байлаагаад ингээд зүгээр бодъё. Тэр хулган болгол амар амт гэж бодоход Бурхны хувьд юу гэж? Хулганч нэг аим, таач нэг аим. Хулганч Бурхны нөгөө бүтээсэн бүтээл, таач Бурхны бүтээсэн бүтээл. Тийм болохоор энэ жижиг төрлийн амьтдыг ч гэсэн одоо нөгөө нэг өөр өнцгөр харж суухыг хэлээд байна л да. Нэг царцаа байсан ч гэсэн тэрийг өөр өнцгөр харж сурахыг хэлээд байна л да. Тэгээд энэ хорвоо ертөнцийн бүхий л юм өнөөдөр энд нар гарч хагаад тэнд сар гарч яадаг тийм ингээд бүхий л юм нэг л тойрог учраас өнөөдрийн таны энэ хүн байгаа энэ нөхцөл байдал бодол санаа сэтгэлээ өөрчлөхгүй та маргааш ийм зарцааж болох нөхцөл боломжтой учраас бүхий л ийм учраас бодол санааг ерөөс ер нь нэг өөрчлөх цаг үеийг л өөрчлөх цаг үе бүр зайлшгүй ирцнийг л танд сануулад байгаа байхгүй юу? Бүхнийг өөрөөр харж амгалан тайван байж их дэлхийгээ хайрлаж элдвийн жижигхэн амтан байсан ч ингэж нэг хайрлах ёстой шүү дээ. Таач хүн, таач амь, тэр ч амь. Тэгээд өнөөдөр таас наранд гэрэл гэгээтэй газар хүн болоод төрсөн бол маргааш саранд жижигхэн амтанч болж төрөх магадлал танд байгаа учраас одоо энэ үзэл бодол бүхнийг өөрчлөх цаг үе шүү дээ гэж байна шнэ. Хүний амьдрал цөөхөн настай штэ. Зөв амьдрахгүй бол хинч ямар ч болж болно штэ л гэдгийг сануулад байна л да ер нь бол. За өөр юу гэж хэлэх юм бэ? Хар цагаан гэж юм байхгүй. Хар цагаан юм гэдэг хоёр ч ерөөсө балансаа барьж өнөөдөр энд энэ жижигхэн амтан байж та хүн байж маргааш та одоо юу гэх юм ерөөсө бүхий л юм өдөр шөнө хоёр гэдэг юм байгаатай л адилхан амтан, ургамал, хүн бүхэн энэ хорвоо ертөнц Бурхны бүтээл бүгд байх ёстой хэрэгтэй балансаа олоод байж байгаа учраас л одоо нэгсэндээ одоо нэг энэ могоо тийм ингээд нэг сүүлээ ингээд идчихэж байгаа үстэй. Тэгэхээр могоо өөрөө өөрийгөө иддэг шиг маргаашийн энэ жижигхэн амтан тааж ууж болно. Эсвэл өнөөдөр энэ жижигхэн амтан байгаа амтан маргааш бурхан ч болж болох хэмжээний ийм нөгөө нэг хоорондоо учир жанцантай уялдаа холбоотой хорвоо ертөнцид амьдарч байгаа шүү дээ. Хүний бие махбодыг олоод төрсэн энэ цаг үе ерөөсөө ийм л учиртай шүү дээ гэдгийг ойлгож ухамсарлахыг танд нэг жаахан сануулад л байна шүү. Харах өнцгөө юмыг харах бодох өнцгийг өөрчлөх шаардлагатай гэж. Амьдрал бол тийм энэ одоо юу гэх юм амьдрал гэдэг чинь нөгөө нэг алаан байхгүй ерөөсөө биш шүү дээ. Амьдрал гэдэг чинь ерөөсөө тэр цэгээрээ та өөрчлөгдвөл хорвоо өөрчлөгдөж байгаа цаг. Та бүхнийг цаг хорон мөрийг баяр жаргалтай хөгжөлтэйгээр хүлээж авч чадаж байх юм бол хорвоо тэр чигээрээ аз жаргалын одоо нэг үүлгийн нутагшил байх байхгүй энэ хүний дэлхий гэдэг энэ гарагч нь өөрөө энэ бидний амьдарч байгаа энэ гарагч нь гэтэл таны харж байгаа өнцгөөс бүх юм нөгөө нэг одоо нөгөө нэг амьдрах чинь алаан байхгүй юу гэж харах юм бол алаан шиг л байна гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр бүх юм өөрөө бүрэн төгс энэ байгаа орчин, цаг, агаар, өвс, ургамал одоо юу гэдэг юм. Бүх юм бүрэн төгс. Бурхны бүтээл. Таач тэр. Тэгээд энэ амьтад ч адилхан, таач адилхан энэ хорвоо ертөнцид ийм хөгжилтэй аз жаргалтай байдлыг мэдрэх гэж л хүний биеийг аваад төрсөн гэж.
За тэгээд энэ одоогийн энэ цаг үе чинь өөрөө одоо бүр дэлхийн нийтийн энерги нь өөрөө өсөж байгаа энэ цаг үед хуучин сэтгэлгээ хуучин ямаараа тэнтэй нэг зууралдаад үлдээд ээж болохгүй учраас одоо энэ бол нөгөө нэг жоохон шунлыг илэрхийлсэн үзэр байгаа даа. Шунал гэдэг юм хөөцөлдөөд араас нь хизээч гүйцэхгүй. Одоо энийг барьж аваад болчлоо гэдэг юм ерөөсөө байхгүй, шунал гэдэг хязгаар байхгүй. Одоо тийшээ гэж явсараад нэг өдөр амьдрал дууснаа гэдэг хэлээд байгаа. Тэгээд юм баахан их ачаа өөрсөн, баахан бүр одоо шал хэрэггүй дахиад хүртэл толгоон дээрээ гаргаад тавьчихсан. Тэ? Одоо гэдэг нь юугаач хайж чаддгүй бүгдийг өөрөөд өөртөө зовлон хураагаад одоо ингээд бүр асар хийм ачааллыг үүрээд тэгэд үүрж байгаа ачаа нь хүртэл маш их хүнд байхад хүртэл ахаа тентхийг авч одоо энэ дахины дээр гаргах гээд явж байгаа юм шиг ингэж явах юм бол амьдрал бол асар хурдан та нөгөө ертөнц рүү та нөгөө тийшээ явах цаг үе чинь ирнэ штэ гэдгийг сануулж байна шүү. За тийм л уншлага болоод байна да. За өнөөдрийн бурхтаас ирж байгаа мессеж хэрэг бурхан танд үг хэлэх мессеж дамжуулж чаддаг бол танд бурхан бол ийм үг хэлэх нь байна. Бурхан танд ийм үгийг хэлэх нь байна. За тэгвэл яхад нөгөө төрлийн үзрөөс бурхан ямар үг хэлхийг хараад тахъя да. За энэ үзрөөс хараад нэг. За хоёрдугаар группийн одоо энэ болохоор нөгөө фэри буюу сахиусан тэнгэрүүдээс авч байгаа мессеж. За сахиусан тэнгэрүүд хоёрдугаар группийнхэнд юу гэж хэлэх вэ? За таныг ялчгүй л одоо нэг өөрчлөлтийг илэрхийлж байна. Бас л dietary change. Та өнөөдөр ингээд мэдээч ингээ махан хоол иддэг зүгээр ингээд нөгөө юу байсан бол одоо нөгөө жоохон дайет хийж эхлэе гэдэг чинь жоохон өөрийгөө өөрчлөхийг л хэлээд байна л да. Та өөрийнхөө амьдралыг болон өөрийнхөө үзэл бодолд өөрчлөлт хийх цаг үеийг хэлж байна. Амьдрал үзэл бодолтой бүр тэр чуудхаа бүр хоол хүнсэн дээрээ өртөлт гэж шүү. Та магадгүй их олон төрлийн одоо юу гэх юм одоо маш их ингээд 100 байсан ч ингээд альч цаг үед ингээд дандаа махан төрлийн юм иддэг бол таныг тодорхой хэмжээнээс хоол ундаа өөрчлөхийг одоо дан мах гэдэг чинь тэгэл бас дан амтны амил гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм болохоор тодорхой хэмжээнд таныг жоохон хоол ундаа хүртэл өөрчилж үзэл бодлого өөрчилж нэг тийм цаг үе нь ингээд ирчээд байна. Одоо нөгөө хорвоо ертөнцийн энерги өсөд байхад та хуучнаараа үлдчих болохгүй. Хизээч хүрхгүй юмны араас ингэж явсараад энэ нэг насны амьдрал чинь асар хурдан шүү дээ гэдгийг сануулсан. За тийм мессеж ирж байна танд. За тэгээд бурхтаас дамжуулж байгаа үг мессежийг нь танд хэрэг болоод та нэг юм ойлгох ч юм уу нэг тийм хэн нэгэнд нь хэрэг болоосоо л гэж бодож одоо ер нь уншлага хийж суудаг байгаа шүү дээ тий. Маш гойгоо зөкслөнтэй тийм гэр орон за тэгээд та магадгүй юм маш гойгоо зөкслөнтэй эмэгтэй байгаа хаа. Энэ дээр нэг тийм охин хүүхдээ яг энэ дээрээс яг юу мэдэрч байна гэхээр нэг тийм охин хүүхдээ таныг айгүй ингэж нэг жоохон гунигтай эмэгтэй хүн танаад байх шиг байна. Энэ харахад ийм маш гойгоо зөкслөнтэй эмэгтэй юм шиг боловч айгүй тийм гунигтай нүдтэй юм байна. Энэ гэр оронд чинь охин ч нь байд юм уу, эхнэр ч нь байд юм уу, юу нь байд юм маш их юм
гунигтай хүн байна. Магадгүй та ээж юм аав байлаа гэхэд энэ охин үрийг нэг жоохон анхаарахгүй бол энэ охин үр чинь маш их тийм нөгөө нэг илэрхийлэхгүй ч гэсэн нэг тийм та нөгөө нэг гэсэн дандаа айлгаад ингээд загнаад ингээд харцчдаг. Түрүүний анхны ирсэн мессеж тэгсэн шүү дээ. Энд дээр яг юу болж байна гэхээр эсвэл та энэ нь өөрөө байх юм уу? Та өөрөө биш байхаа. Нэг өөр нэг эмэгтэй хүн байна. Нэг тийм маш тийм гонигтай. Тэр хүнтэй ингээд нөгөө нэг зүгээр ярих боломжийг нь олгоод үгийг нь сонсоо гэдэг аахгүй юу? Үгийг нь сонсоод сайхан ярилцах боломж олгоод та дандаа дээр өнцгөөс ингэж загнаж харааж одоо юу гэдэг бол энэ хүн асар их тийм нөгөө нэг маш их тийм гонигтай, дарамттай их тийм хэцүү бай. Ер нь бол харахад ийм хөөрхөн эрүүл сар бол охин юм шиг боловч энэ дотоод сэтгэлдээ бол үнэхээр маш их зовлонтой байна шүү. Тийм болохоор энэ охиныг битгий тэгж нөгөө нэг айлгаж юу яагаш л гэж юм л да. Нэг сони тийм юу байна шүү. Энэ охиныг тэр дээд өнцгөөс харж дандаа айлгаж зандар загнахгүйгээр энэ хүүхдэд нөгөө өөрт нь хүүхдэд юм шиг байна. Ер нь бол охин хүүхдэд л байх л гэж бодоод байна. Эсвэл ихнэр ч гэдэг юм одоо мэдхгүй ямар ч гэсэн эмэгтэй хүн. Тэгэхээр нөгөө дуу хоолойг сонсоод дандаа ингэж нөгөө дээрээс өнцгөөс харахгүй та ингээд 50 байгаад тэр хүнийг яриулах тусмаа та тэр хүний дотоод сэтгэлийг нь ойлгоод энд айгүй юм амархан гоё нөхцөл байдал үүсгэр байгаа байхгүй юу? Тэр таныг тийм нөгөө дандаа ингэж нөгөө хурц ширүүн ингэж юу яасан тэр хүнд таны нэг өчөөхий нэг жаахан ингээ гараа сунгах юм тусламж хэрэгтэй байгаад байна л гэдэг юм л да. Өнөөдөр энэ хүн таны охин болоод ирсэн маргааш таны эргээд охинч нь болно шүү дээ. Хорвоо ертөнцийн хууль гэдэг юм өөрөө ингээд иргэдэг жамтай. Тийм болохоор юм бүхнийг нэг жоохон ойлгож ухаарах цаг л иржтэй 2 дугаар группийнхан маань. Өнөөдөр та магадгүй илүү энэ хүнээс нэг хэдэн жилийн өмнө төрчихсөн ч байдаг юм уу? Арай илүү хүчтэй чадaltaй нэг жоохон ажилтаа төрөлтөө болцсон гэдэг чинь бүх амьдрал бүх нас бүх юм дандаа тийм байна гэсэн үг биш ч үү? Нөгөө эр өсөж эсхий сунна гэдэг шиг хүүхэд ч гэсэн том болно. Та хөгшин болно. Өнөөдөр яг байгаагийнхаа нөгөө хүч чадлаараа ч юм өнөөдөр сул дорой хэн нэг ингэж магадгүй энэ нь одоо таны ажилчин ч юм уу та юу ч үж болно нэг тийм бай шүү. Ер нь бол энэ хүний дотор өстө маш би бүр өөрийнхөө явгаар ингээд нөгөө юу хин сүнслэгээр амар мэдрээд байна. Бүр асар их гонигтай бүр асар их тийм зовлонтой мэдрэмж надад бүр уйлмаар бүр амар сонирм мэдрэмж төрөөд байна. Одоо таач ийм амьдралд баяр аз жаргалтай байх гэж ирсэн. Энэ гонигтай хүн ч бас энэ амьдралд ингэж аз жаргалтай байх гэж ирсэн байхгүй юу? Нөгөө цагаараа байдгүй, цахилдаг хөхөөрөө байдгүй гэдэг шиг нөгөө эдсэн эрүү хухарж идүүлсэн бутурганаач гэж үг байдаг штэ. Та хүний хин нэгний хүүхдийнхаа ч бай, хин нэгний эхнэрийнхээ ч бай одоо нөгөөсөндөө нөгөө юу гэдгийг энэ амьдралыг юу ч хүрэн таран хийх эрхтэй хүн биш байхгүй юу? Энэ хүн ч гэсэн тань шиг аз жаргалтай байх гэж л ирсэн ердөө энэ хүний биеийг аваад төрөхдөө. За тийм л мессеж байна. Айгүй сонин бүр амар сонин гонигийн бүр юу болоо явчлаа. Үргэлжлүүлж айгуул чадахгүй ойлаа сууж иж мэдхэр юм байна би. Магадгүй та энэ гонигтой үнэнж байж болно шүү. Ер нь бол хөзрийн ажиллагаа тийм. Тэгээ яг аль нь хэнийг хэлж байгааг сайн ялгаж мэдхийг ч үсэхгүй нэг тийм бүр хэцүү болж байна. Тийм болохоор та юу яагараа. Хэрэгтэй мессеж байвал хүлээж аваарай.
хин нэг нь тэгж зовсон хэцүү хүн байгаа бол тэгж болохгүй шүү гэж хэлмээр байна. Ер нь бол өрөөсөө тэгэх гэж бид нар энд байгаагүй шүү тий. За нэг жоохон энерги төрөл. За 3 дахь группийн уншлагт орох гэж төвлөрөхгүй бол өстой 2 дахь группийнхаа уншлагын энергиэс салж чадахгүй сонирн болж шүү. За 3 дахь групп. За 3 дахь группийнхэнд бурхтаас ямар мессеж ирэх нь вэ? Бурхан хэрв ярьж чаддаг байсан бол танд яг ямар мессеж дамжуулах болоо гэж. За энэ хараад траума буюу ингээд цаг хугацааны бурхан, цагийн дарих гэж байгаа бурхан цаг хугацааг илэрхийлсэн. Тэгээд таныг юу гэж байна вэ гэхээр бусдад туслах замаар тэр төөрөгдөл мунхаглалаа ялан дийлээ гэж юм. Бусдад туслах замаар нэг төөрөгдсөн жоохон бодолцсон яваа бол тэрийгэ бусдад чин сэтгэлээсээ туслах замаар одоо тэр юунасаа гарч болно гэдэг хэлээ. За хахад өөр нэг сонголтын үзрээс гадна хахад бүгдийн өдрөөс бас нэгэн мессежийг авч дамжуулъя. За өөр ямар мессеж дамжуулах нь вэ? За бас нэг дагна бурхан, эмхтэй бурхан сонгогдож гарч ирж байна. За энэ дээр бас энэ стикер тавихгүй бас нэг бурхан YouTube дээр болох бахаа. За энэ бурхан дээр ингээ үзэр тавьчих байгаа. За тэгээ мессежийг. За өмнөдийн шаргуудаагийн гэр бүл салан тусгаарлах нь хуурмаг зүйл гэдгийг мэдснээр бардамналыг орлуулдаг. Гэр бүл салан тусгаарлах нь хуурмаг зүйл. За энэ хүмүүс маань жоохон гэр бүлийн асуудал байгаа болоо да бурхтаас бол гэр бүлийн салан тусгаарлах нь болохоор одоо нэг хуурмаг зүйлэл гэж яасан байна яг уншлахад юугаар яг өгчлэн орчуулахаар за тэгээ дараагийн мессежүүдийг авахаар илүү тодорхой болно ах гэж бодож байна. Бусдад туслах замаар өөрийнхөө мунхаглал одоо юуг төөрсөн байдлаа ялан дийл тэгээд гэр бүлээ салан тусгаарлах нь болохоор одоо ер нь бол хуурмаг үзэгдэл гэсэн мессеж ирж байгаа байхгүй юу? Тэгээ гэр бүлийн асуудал байгаа юм баг та. Тийм нэг их сонин хоорондоо утга авалцааны хэцүү мессежүүд ирээд байна. За тэгээд дараагийн мессежүүдийг өөр оошоо багшийн хөзрөөс өөр бурхны хөзрөөс мессеж авахаар илүү тодорхой яг ямар мессеж санаа илэрхийлж байгаа нь тодорхой болоод явна хаа гэж бодож байна. За 3 дахь группийн түнээр Гурвдугаар группийнхэнд илүү тодорхой бурхтаас хэлэх үг мессежийг гаргаж өгч харилна. Гурвдугаар группийнхэнд бурхтаас хэлж байгаа үг мессежийг ойлгоход хэлбэр илүү тодорхой гаргаж ирж өгч харилна. За бурхтаас хэлэх мессежийг
За энд нэг жоохон тийм борход болохоор яг юу гэж өгнө гэхээр бие биендээ тусалж дэмжиж одоо нөгөө хүнд нэгдэг юм. Заавал зэн шуудангаар юм гэсэн учраас нэг дундуур нь зогсоогоод шуудангийн юм авах. За дундуур нь бас юм авчлаа. За яг уншлах хийх цагтаа давхцаж орж ирд юм бэ. За тэр яах вэ? За тэгээд яг юуг илэрхийлж байна вэ гэхээр хөзрүүд ингээд тавьчихж байгаа. Одоо та бол одоо нэг зайшгүй одоо нэг тийм нөгөө одоо энэ бодоход энэ гэр бүлийн салалт гэдэг чинь бол шал дэмий юм шүү дээ гэдгийг хэлээд байгаа энэ бурхны хөзрөөс түрүү мессеж ирэхтэй. Тэгээд би одоо нэг өчөөх ингээд зүрх сэтгэл ингээд харьцаа ингээд нэг жоохон бие биендээ нэг өчөөхөн гараад сунгаад ингээд тусалчвал бие биенийг эдгэж хангаагаад болчих юм дээр одоо ингээд нэг би бууж өгөхгүйгээд ингээд нөгөө тэмцэлтэд байх шаардлагагүй дээ гэдэг аахгүй юу хийлээ. Дундуур нэг яваад ирсэн чи бүр хийл амрацалтай хачин болчих юм. За тэгээд одоо нэг бүрэн төгс боловсрсан гэр бүл ийм байхын тулд болохоор бие биендээ гар сунган туслах ёстой. Хоорондоо ингэж нэг үзэлцэж бие бинийгээ ялан дийлэх гэж одоо ингэж тэмцэлтэх нь өөрөө одоо хэнийг ч одоо нэг ямар хүрэл зүрхийг ч нэг ингээд зовоон шүү дээ гэдэг тийм болохоор энэ зүрх сэтгэлийн ийм ангаалт одоо тархиараа бодоод тэр намайг тэгсэн, чи намайг ингэсэн, энэ намайг ингэсэн, эсвэл надад ингэсэнгүү тэгсэнгүү гэж ингэж нэг ярихынхаа оронд зүрх сэтгэлийнхаа ангаалт хэрэгтэй байна танд. Тэр нэг юунаас болж байна вэ гэхээр одоо тэр нэг тэмцлийн инээр ингээд бие биентэйгээ ингээд тэмцэлтэд ингээд бие бинийгээ зовоох ингээд нэг шаардлагагүй. Энэ гэр бүлийн нэг жоохон маргаан асуудалтай байгаа улсуудад мессеж ирж байгаа юм шиг байна. Одоо бурхтаас ирж байгаа мессеж ийм мессеж ирнэ гэхээр бас жоохон гайхалтай юм. Гэхдээ яалтгүй гэр бүлийн тэмцлийн энэ шат нэг тийм шатнд очсон байлгүй дээ. Энэ нэг isolation гэдэг чинь бүр мөс хүртэл хайлж ингэж нэг уйлж ин гэхээр дээрээс харж байгаа бурхтын зүрх сэтгэл хүртэл өвдөхөөр тэгж нэг хоорондоо тэмцэлдээд ингээд бие бинийгээ зүрх сэтгэлийг шархлуулж өвдгөөд байгаа юм байна л да. Тийм болохоор амьдрал гэдэг чинь бие биендээ гар сунгаж жоохон тусалж бие биендээ түшиж тулж дэмнэж байхын оронд хин хинээгээ эрсдэлд оруулаад ийм асуудалтай харьцаа үүсгээд байгаа хүмүүст зориулагдсан. За тийм мессеж давамгайлж ирээд байна. Тийм за өөр бурхтыг яавал одоо энэ харьцааг тэгээд эдгэж ангаахын эсвэл одоо болох хэрэгтэй юм. Их л тийм жоохон бурхад болохоор энэ гэр бүлийн салалт малт гэдэг чинь нэгсэндээ зүгээр нэг жоохон юуг давж чадахгүй одоо юу гэх юм. Амьдрал гэдэг чинь өөрөө одоо дандаа сорилт шүү дээ тийм ээ сорилт. Тэгэхэд сорилтыг давж чадахгүй одоо нэг хэрүүл тэмцэл ингээд нэг бие биендээ итгэхгүй нэг ийм байдлаас болоод байхад одоо өмнөөс чинь эндээ тэнгэрээс бараг нэг хараад үг хэлж дамжуулж чадахгүй болохоор бараг сэтгэл нь өвдөж уйлж байна гэдэг аахгүй юу. Тэгээд тэнгэрээс ягаад гэвэл бид нар өөрсдөө хинч харахгүй юу ч яахгүй мэдэхгүй гэж боддог. Бидний өвөг дээдс энэ бурхад гэхээс илүү баг өвөг дээдсээс чинь ярьж шүү. Өвөг дээдсээс чинь мессеж бид дандаа та нарыг дээрээс чинь байнгын харж ингээд хамгаалж ингээд хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй. Тэгээд эндээ баг зүрх сэтгэл шаналж хайлж уурсаж ингэж яадаг. Тийм болохоор амьдрал гэдэг бие биендээ ингээд тусаж дэмжиж ингээд гараас арваагаад явах ёстой байдал
Ингэж нөгөө нэг хоорондоо хэрэлдэж маргалдаж байнга ингээд тэмцлэг чинь ингээ харж байхад бүр үнэхээр ингээд нөгөө хүрэл зүрх хайлна гэдэг шиг үнэхээр тэр дээрээс үг хэлээд дамжуулаад мессежээ хэлж чадахгүй байдаг болохоор маш их тийм нөгөө нэг юу хэцүү байна гэдгийг хэлж илэрхийлээд байна. Тэгээ та нарын тэр гэр бүл салан мална гэж ямар байх вэ гэж энэ бурхтын үзрээр дамжуулж хэлж штеп өнөө бол. Энэ нэгсэн трама байхгүй юу? Трама гэдэг чинь үүлийн үрийн харьцаа байхгүй юу? Үүлийн үрийн харьцааг чинь давж гаргах ёстой. Учрах ёстой тавилан үүлийн үрийн харьцааны тавилан учраас нөгөө нэг хүнд ухаарлал өгөх гэж, ойлголт өгөх гэж, ухааруулах гэж, засаж залруулах гэж, өмнө гаргасан алдааг засаж залруулах гэж, нөгөө нэг юуг сайжруулах гэж, юу гэх юм? Сүнсний хөгжлийг сайжруулах гэж энэ үүлийн үрийн тавилантай учирдаг. Тэгэхэд одоо тэрийг ойлгож, ухаарж, тэсэж, төвчиж одоо бие бинийгээ тусалж дэмжинэ гэхээсээ илүү ингээд энэ дандаа ингээд нөгөө дайн зарлцсан юм шиг юм бие бинийгээ өвдгсөн байдалтай байгаад байна гэдгийг хэлээд байна л да. Энэ болохоор төсөл гэж байгаа. Төсөл гэдэг чинь ерөөсөө үүлийн үрийн харьцаа сая ахин нөгөө баталж хэл гарч ирж байгаа байхгүй. Учрах ёстойгоо л хүнтэйг учирсан. Энэ эрэм хоёр эхнэр нөхөр хоёр учрах ёстой хүнтэйг. Яагаад гэвэл энэ ерөөсөө төсөл төлөвлөгөөний дагуу л явж байгаа. Ерөөсөө санамсаргүй юм ерөөсөө байхгүй. Энэ харьцаа, энэ өнөөдрийн энэ асуудал хэн нь яаж ойлгож, хэн нь яаж ухаарч, яаж илүү амьдралыг ойлгож ухаарч цаашаа явж энэ үүлийн үрийн харьцаа трама гэдэг юм барж эдэлж дуусах уу гэдгийг л одоо нөгөө нэг шалгууран дээр яваад байгаа хгүй юу. Тэрийг бол тэмцээд бол хизээж тэр шалгуурыг давахгүй. Харин энэ зүрх сэтгэлээрээ хүлээж аваад ойлгож ухаарсан цагт тэр шалгуурыг давах юм. Тэгэхээр та яг л одоо нэг ангал руу унах гэж байгаа шиг аль нэгийг тавих юм бол ийшээ унчих гэж байгаа шиг нэг тийм хэцүү байдалд байгаа байх. Тэгэхээр энийг бол ерөөсөө та бүхнийг зүрх сэтгэлээсээ хүлээж аваад өөрийгөө эдгээр зүрх сэтгэлийн эдгээр дангаалт хийжээж л энэ бүхний ард гарнаа. Тэмцээд бол гарахгүй гэдгийг хэлээд байгаа шүү. Тэмцэх тусмаа та яг ингэж шоронд хоригдсон хүн шиг бүр хөдөлгөөнгүй ингэж төмөр торны цаана орцсон хүн шиг болно гэж байна. Зүрх сэтгэл дээрээ төвлөрөөд байгаа цагт л анхаарад хамаг бүхнээ үнэхээр миний зүрх сэтгэлж яг чин сэтгэлээсээ би одоо хоёр эхнэр нөхөр муудалцаа травмагаа дийлэхгүй ингээд дайтад байдаг бол үнэхээр би энэ хүнд одоо яг ямар вэ гэдэг зүрх сэтгэлийнхаа дуу хоолойг сонсоо гэдэг. Зүрх сэтгэлийн дуу хоолойг сонс. Тэгэхэд тэр хүн чинь чиний толинд эргүүлээд харж байгаа дүрс шиг л байх болно. Яагаад гэвэл траума гэдэг юм чинь одоо ерөөсөө ижил төстэй хүмүүс хоорондоо учирдаг. Та шаал өөр төвшний энергитэй, шаал өөр төвшний хүнтэй ерөөсөө учрахгүй тавилан байхгүй юу энэ энергийн хөл чинь өөрөө. Гэтэл энэ таныг толинд та өөрийгөө толинд харж байгаа шиг л тантай ижилхэн хүн байгаа. Тийм болохоор өөрийгөө таньж олж мэдээд зүрх сэтгэлийнхаа дуу хоолойг сонсоход та нөгөө хүнээ ойлгох болно гэдэг байна. Та хоёр бол яг ижилхэн нэг л зам дээр зогсож байгаа хоёр. Одоо хоорондоо дайдж байлдаад бол амжилтанд хүрэхгүй. Амжилтанд хүрэх ганц гол арга нь юу вэ гэхээр зүрх сэтгэлийн ангаалт. Ангаалтыг яаж анзаарах вэ? Өөрийнхөө зүрх сэтгэл өөр дээрээ төвлөрөх. Хүнтэй төвлөрөх, хүнтэй дайдах биш. Өөр дээрээ та төвлөрөөд ирэхийн цагт тэр хүн яг тань шиг байхгүй. Яг тань шиг. Та өөрийгөө толинд эргүүлээд харж байгаа дүрс шиг чинь яг адилхан. Тэхийн цагт та жинхэнэ тэр хайр сэтгэл гэдэг ямиг жинхэнэ утгаар нь ойлгоод хоёр биенийг маш гүн гүнзгийгээр ойлгоод бүр жинхэнэ нэг хайр сэтгэлийн хамгийн дээд хэлбэр дээр ирнэ гэж байна.
танаас гарч байгаа энерги танд эргэж бууж байгаа учраас та өөрийнхөө зүрх сэтгэлдээ төвлөрж өөрийгөө засаж залруулад эхлэхийн цагт тэр хүн яг тантай адилхан байх болно. За яг л ийм л мессеж ирж байна. Бурхад хэрэг өвгдөд чинь хэрэг үг хэл мессеж дамжуулж чаддаг байсан бол танд ийм үг хэлмээр байна гэж байна шүү дээ. За тэгээд бас нэг өөр хөзрөөс болохоор энэ хөзөр яг юу илэрхийлж ямар мессеж өгөх нь вэ гэдэг дээрээс нэг шалгаад үзэх гэхэд нэг за энэ болохоор фэри буюу юуны сахиусан тэнгэрүүдээс авч байгаа зөвлөгөө. За 3 дугаар группийнх нь ямар мессеж дамжуулмаар байна вэ? Сахиусан тэнгэрийн зөвлөгөө. Бурхад сахиусан тэнгэрийн зөвлөгөө. За affirmation гэж байна. Affirmation гэдэг чинь өөрөө бүхнийг эргээр бодоод одоо би жишээ нь юу гэх юм, би үзэсгэлэнтэй, би гоё, би хөөрхөн, одоо жишээ нь одоо миний нөхөр надад хайртай гэдэг ч юм уу тий. Тэрийг өөртөө олон дахин давтан хэлж өөртөө итгүүлэхийг хэлж байгаа шүү дээ. Ер нь бол энэ энергийн хууль чинь өөрийн тарих толгой юу бодож сэтгэн юунд итгэснийгээ өөртөө дууддаг одоо нэгсэндээ энерги эргэж буцаад өөр дээр ирдэг хууль байхгүй юу? Тэгэхээр таныг өөртөө affirmation зохиогоод тэрэндээ одоо нөгөө нэг юу яа гэдэг. Юу гэх юм. Одоо нөгөө баталгаажуулалт хий. Би тийм хүн, би ийм хүн гэдэг ингээд одоо ингээд дэвтэр дээр цаасан дээр бичдэг юм уу. Тэгээд хамаг сайн сайхан бүхэн өөрөө энэ нөхөртөөгөө юм уу, нэртэйгээ ямар харьцаатай, ямар байхыг хүсэж байгаа. Тэр бүхнийг хамгийн гоёор сайхнаар ингээд биччихад тэрийг өдөр тутамдаа өөртөө хэлээд ингээд бүр ерөөсөө тэр үгний тэр affirmation энергийг өөртөө ингээд нэг өстөд баталгаажуулаад ингээд байршуулна гэсэн үг. Тэгэнгүүт хорвоо ертөнд өөрөөс чинь гарч байгаа тэр энерги танд ингээд эргээд ирнэ гэдгийг нэгсэндээ энэ зөвлөгөө хөцрөж ирж байгаа байхгүй юу? Бодол санаа эрч хүчээ дээшлүүлээд хүссэн зүйлээ өөртөө татахын тулд эерэг баталгааг ашиглаарай гэдэг байгаа. Эерэг баталгааг ашиглаарай. Тэгэхээр сая яг миний хэлсэн шиг тэр эерэг бүхнийг өөрийнхөө хүсэж байгаа бүхнийг өөртөө өгсөндөө баталгаажуулаа гэдэг байгаа. За ийм төрлийн мессеж ирж байна да. За энэ хөдрөөс ямар нэгэн одоо хэлэх үг мессеж байх нь бас нэг хөдрөөс нэг танц юм татаад үзье. Тийм. Тэр болохоор таны одоо ерөөс түлхүүр тийм нэг аз жаргалын түлхүүр гэдэг шиг юу affirmation хийснээрээ та энэ одоо энэ хэрүүл тэмцлийн муу энергийг тасалж хаяж одоо эвтэй найртай боршуу болжмрууд шиг ингээд эвтэй найртай хоорондоо байхад одоо нөлөөлөх түлхүүрэн шүү гэж. Одоо нэгстэй гарахыг чинь зааж өгöd байгаа байхгүй. Зүрх сэтгэл дээр төвлөрөөд энэ таны өөртөө хандж байгаа хандлага эргээд өөр хүн танд хандж байгаа хандлагатай яг адилхан учраас та өөртөө арга мэдгүй affirmation хэрэглээрэй. Тэр нь болохоор таны муу болохгүй байгаа бүхнийг энэ кама буюу энэ нэг хадуураар тасалж хаяад тэгээд аз жаргалтай эв түнжинтэй байхад одоо нэг яах түлхүүр нь болох түлхүүр нь шүү гэж. За тэгээд уншлага энэ хүрээд 3 группийн уншлага өндөрлөж байна. За уншлагыг минь сонссон танд баярлалаа. За ажилд нь амжилт хүсье.